Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар Улсын филармоны захирал урлагийн гавьяат зүтгэлтэн Сүхбатын Баттулга оролцож байна. Сүхбатын Баттулга Улсын филармоны захирал Хөгжин мужийн коллежийг дуулаач, соёл урлагийн их сургуулийн дүүрийн гоцлон дуулаач мэргэжлэр бакалавр, Монгол Улсын их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны их сургуулийг улс төр судлалын магистр зэрэгтэй тус төгссөн. Сонгодог урлагийн академик театрт найрал дуучин, гэр бүлийн радио FM 104.5-д хөтлөгч, нэвтрүүлэгч, ардын жүжигчин төрийн шагналт Намсраа Жавын нэрэмжит Улсын филармонд гоцлол дуучин, хөтлөгч, Улсын филармоны дуу ангийн дарга, захиргаа, уран сайхны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2019 оноос өдгөө хүртэл Улсын филармоны захирлаар томилогдсон ажиллаж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн. За сайн байна уу та? Сайн байна уу? Та сайхан зогсож байна. За сайхан зогсож байна. Манай нэвтрүүлэгт орж байгаа талархаж байна. За би таныг одоо их олон жил дуучин байхаас ахуулаад энэ чухал ажил хийх хүртэл нэлээд концерт юмнаас ахуулаад мэддэг та бүхэн танил хүмүүс. Тэгээ таныг өрсөн гол шалтгаан бол Монгол Улсын филармоны өнөөдрийн байдлын тухай ярмаар байна. Та энэ байгуулагч өөрөө 50 хэдэн жил болсон настай. Та энэс одоо нэг тэр чи бараг 7 жилийн шууд хариуцж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын филармоны өнөөдрийн одоо ер нь ихлэд тавч танилцуулахгүй хэдэн хүн ажилдгийг, хэдэн хөгжимчин байдгийг, тэгээд ямар хуу гол сорилт та тулгарч яах гэж үзэж байна. За юун түрүүнд танд их талархаж байна. Энэ нэр хүндтэй нэвтрүүлэг ярилцлаганд өрсөнд баярлалаа. Их олон хүндтэй зочид оролцдог. Монголын өнөөгийн нийгмийн хөгжилд маш хэрэгтэй нэвтрүүлэг ажил та бүхэн хийж байгаа учраас их талархалтай ханддаг. Улсын филармон гэдэг байгууллага бол мэдээж үүсгэн байгууллагаас ахуулаад манай ахмад үеийн алдартнууд, дунд үеийнхэн, за одоо бидний үеийнхэн бол одоо залуу үе гэж явна тийм ээ. Бүгдээрээ л тухайн цаг үеүдтэй тухайн нийгэмдээ өөрсдийн үлээсэн үүргээ амжилттай хариуцлагатай биелүүлж, хөдөлмөрлөж бүтээж ирсэн ийм хамт олон. Монгол Улсын филармоны бас нэг онцлог бий. За Монголд бол төвийн болон орон нутгийн театрчуулгууд, бүжиг, дөөр, дараам одоо тийм ээ өөр өөрсдийн гэсэн онцлогтой бүс нутгийн ч гэдэг юм уу, орон нутаг гэж ярих юм бол за нийслэлтэй бол бас чиглэлээр юм онцлогтой олон сайхан театрчуулга бий. За филармон буюу одоо манай анхны одоо монгол хэлэнд төрүүлж найруулахаар хөгжмийн хөрөөлөн гэж орчуулдаг байна. Тэгэхээр олон улсад бол филармоноор л явдаг л да. Ер нь филармон. Филармон буюу хөгжмийн хөрөөлөн бөгөөд концертын төв байгууллага Монгол улсад ганцхан байна. Тэгэхээр энэ бол их онцгой субъект, онцгой одоо байгууллага гэж хэлэх юм уу та. Яагаад гэж юм нэхэр олон улсад энэ филармоны түүх, филармоны тухайн нийгэм улстай гүйцэтгэх үүрэг их өндөр байдаг, өндөр хэмжээнд авч үздэг. Тийм ч учраас ач холбогдол өгж, анхаарлаа хандуулж, хөгжил дэвшил бүх зүйлс нь дагаад ингэж явдаг. За яг өнөөдөр миний хувьд бол 1999-с 2001 онд тухайн сонгодог урлагийн академик театрт найрал дуучнаар ажиллаж байсан. Гэрээт найрал дуучин. 2001-с 2005 онд гэр бүлийн радио 104.5 гэж радио байдаг. Одоо бас манай Улаанбаатарчууд ялангуяа мөн орон нутагт олон салбарт сонсох дуртай. Тэнд хөтлөгч нэвтрүүлэгчээр бас ажиллаж байсан. Тэгээ 2005 онд Улсын филармонд дуучнаар орсон. Тэгээд яг уу дуучин, дуу ангийн дарга, захиргаа уран сайхны зөвлөлийн гишүүн гэл ингээл мэрэг зарчмаар ажиллаж хагаад миний өмнөх удирдлага маань 2019 онд гавьяаны амралтантай гараад за тэгээд тухайн үед яг олон хүмүүс л яригдчихсэн, санал солилцчихсэн юм байлээ. Тэгээд тухайн үед салбарын яам дээр 2-3 удаагийн томоохон хурал дээр ярилцж байгаа. За нэгдүгээр дотроос нь томилъё. За мэрэг зарчмыг бол анхааръя. За болцол шалгуураа хангасан ямар хүн байна гэдэг. Тэгэл намайг л томилсон л доо. Тэгээд 19 оноос хойш гэдэг чинь тийм 7 дахь жилдээ филармоны захирлаар ажиллаж байна. Тэгээд энэ хамт олонтойгоо ингээ бүх төвшөнд нь ажилласан учраас
ер нь байгууллага бол мэднэ. За хүмүүсээ ч гэсэн одоо Ахмад залуу үетэй нь дунд залуу үетэй нь бол бас ер нь мэднэ гадарлана. Хин хэмбэ гэдгийг бол ерөнхийдөө баримжаална. Тэгэхээр бол одоо миний гэх юм уу манай хамт олонны 2 дахь гэр бүл тийм ээ. Байгууллагын захирлаар томилогдоод хэд хэдэн чиглэлд анхаарч ажилласны нэг нь бол энэ байгууллагын соёлд би дөнгөж анх захирлаар томилогдоод хамт олонтойгоо хурал хийхдээ хэлж ирсэн. Бидэнд одоо болохгүй бүтэхгүй байхгүй олон зүйл байна. Гэхдээ бидний чадах зүйлсээ бүгдээ хийе. Тэгээ байгууллагын соёлд анхаарай. Тэгээд манайх ч өмнө 3 том бүрэлдэхүүн чинь бүгд тусдаа юм одоо чат групптэй. Тэгээд чи одоо сошиал хөгжөөд удаагүй байлаа. Нэгдсэн тийм чат групп байгаагүй. Нэгдсэн юм дотоод чат групптэй болоод 3 хэсэг гэдэг нь симфони оркестр. Улсын филармоны одоо яг үндэс суурийг тавьсан та бүхэн мэднэ симфони оркестр. Симфони найрлагч байдаг аль биесний нэршлэн симфони оркестр. За төрийн шагналт Баянмонгол эстрадын Баянмонгол чуулга буюу одоо Баянмонгол Big Band. За Морин хуурын чуулга гэж нэрсээ заншсан Морин хуур найрлагч. За ийм 3 том бүрэлдэхүүн байна. Тэгээ нэгдсэн групп чаттай болоод тэр дотроо сайн муугаа ярилцдаг. Олгоо харавч тогоон дотроо тэнцвс тодорхой хэмжээний дотоод арчлал байна. Заримдаа санаа оноогоо солилцсон, бие биендээ бас хэлэх үг анхааруулах юм а ярина. Баяр жаргалаа хуваалцсан тийм ээ. Баяр гүнгээ хуваалцсан тийм. Тэгээ тэр дотоод группийг бид нэр одоо байгууллагын захирлын зүгээс одоо юу гэмдэ бас санаачлаг гаргаад бид нэг гэр бүл гэдэг одоо ийм нэртэй дотоод групп. Гэх мэтчлэн ингээд би яагаад энийг ярьж ийм гэхээр одоо байгууллагын соёлд бас боломжоор чадлаараа анхаарч ирсэн. Тэгээ ер нь бол одоо манай филармонч одоо бол түрүүн би хэллээ. Дэлхийн сонгодог буюу симфони оркестр. За энэ бол одоо ойлгомжтой. За орчин цагийн сонгодог гэж хэлж болно. Jazz одоо Big Band буюу jazz стандартын хамгийн том хамтлаг jazz оркестр гэсэн үг үндсэндээ бол тийм ээ. За үндэсний сонгодог буюу морин хур найрлагч. Тэгэхээр Монгол Улсын филармон бол 3 ийм сонгодог бүрэлдэхүүнтэй. Хөгжмийн урлагийн томоохон төв байгууллага хичнээн хөгжимчтэй байгаа юм. За 180 орчим ажилтан албан хаагчтай байсан. Одоо бас тодорхой шалтгааны улмаас жоохон цөөрж байна. За нийт ажилтан албан хаагчдын одоо уран бүтээлчдийн эзлэх хувь бол 70-30 харьцаатай байгаа. 70% нь хөгжимчд уран бүтээлчд яг цэвэр одоо уран бүтээлийн 30% нь бол захиргаа болон удирдлага зааман тай зарын алба гэдэг юм уу те жижигүр цэвэрлэгчээс ахуулаад ингээл үйлчлэгчээл. За хоёул симфони оркестрийн тухай тус тусны энэ бүхнийг ярив. Тэгэхээр симфони оркестрийн хувьд жишээ нь одоо том орнуудын симфони оркестрийг зарим оронд радиогийнхэн дэргэд байна симфони оркестр тийм Берлинийнхэн дэргээл тийм. За эсвэл бол алдартай ийм группүүд байна. Андре Рю гэдэг нэг хүн биш үү? Тэр Голландын өндөр урт устэй хүн. Тэрний дэлхий дээр байгаа зөвхөн симфони концертыг үзэх гээд тэгээд тэр концерт тоглож явах дундуур нь хүмүүсийг бүжиглүүлээд ийм том заал хуучны нөгөө том цай зэн тэр тоглоод ингээд өөрийн онгоцтой яваад байгаа байхгүй юу? Тэгээд энэ утгаараа ингээ харахаар билет нь олдохгүй тэрнийх бас. Хагас жилээс хүмүүс захиалдаг. Тэгэхээр юу манай сонгомол оркестрт одоо яг хичнээн хөгжимчтэй 64 128 гэл өөрийн тоо байгаа шүү дээ. Тэр бүрэлдэхүүн бүтэн байдгийг юм уу үгүй юм уу одоо тэр бол усан хүчний хаанаас нөхөгддгийг энэ талаар ярьж өгөхгүй. Тэгээ Андре Рю маэстро бол үнэхээр алдартай том хүн. Би зүгээр сошиалор юм уу зурагт радиогоор бол тоглолтоос нь хальтэлд үзчихсэн. Яг зорж очиж яг нэг үзэгчийн хувьд бол үзээгүй л дээ. Мэдээж тэр бол том удирдаач, өөрөө бас тоглооч, тийм өөрөө хил тоглоод, өөрөө хил тоглоно. Өдөрт нь их том продюсер хүн байхгүй одоогийнхоор бол. Тийм. Тэгэхээр Монгол Улсын филармон тэр дундаа манай симфони оркестрийн хувьд бол за олон улсын жишг гэдээ ярил бүтэц бүрэлдэхүүний хувьд бол учир дутагдaltaй. Энд ч одоо дор хаяал ерөөсөө нэг 80 хүнтэй оркестр байж одоо фул оркестр гэж үзэх хэрэгтэй. Тэгээд 120 150 зарим оронд 200 хүнтэй оркеструуд ч байна. Тий. Ингэжээч одоо тоглоно. Яг хөө зүгээр ер нь бол нөгөө хөгжмийнхаа хөг бүрэлдэхүүнээрээ бол
үндсэн систем байгаа. Гэхдээ тухайн улс орнууд өөрсдөө онцлог тохируулаад гэдэг юм уу боловсруучны хүний нөөцөө тохируулаад хөгүүдээ янз бүрээр хуваарлаад ингэ явдаг. Гэхдээ нэг үндсэн формат бол байгаа. Тэгэхээр манай улсад ялангуяа манай филармонд бол симфони оркестрийн хөгжимчдийг ядаж 80 тонн хүрэх ёстой. Тэгжээж фул оркестр дуурах буюу тэгээ яга хөрөхгүй байна, юу болохгүй байна. Одоо нөгөө ярддаг төсөв мөнгө, цалин цавуу, оронтоо гэл ингэ. Тийм л дээ, нөгөө талаасаа энэ бол улсын бүх энэ төрлийн байгууллагуудын асуудал. Гэтэ нөгөө талаасаа та нар мөнгө хийж болно шүү дээ. Тийм эрхчлөө байгаа биз. За яг хөө зүгээр бид бол бас нэг үе бодвол ингээд бас ингээд нэмэлт орлого буюу орлогоо өөрсдөө эргээд захин зарцуулах эрх боломжийг бас улс маань олгосон сүүлийн хэдэн жил. 3 одоо яамны сайдын хамтарсан журам байдаг. Тэрний дагуу эргүүлээ захин зарцуулна. Гэхдээ тэр чинь журмын дагуу тэг мэдээж салбарын яамрууга хүсэлтэд өгөн салбарын яам нь сангийн яамруу хүсэлтэд өгөн тэгээд тэнд чи ирэх нэ нэгэл зөндөл олон юм болдог. Яг уу бид бол таны хэлдэг нэг талаар зөв бид бас зөвхөн улсаа төрөө хараад суухгүй байгаа л да уг нь бол тоглолт хийн. Орлого олно. Тэгвэл нэг альва юмд чинь одоо таач өөр эдийн засгч хүн ашигын марж гэдэг юм уу яг тийм хувь тооцоход манад их өндөр эрсдэл буюу яаж ч бид нэр тэлчлээд хөдөлмөрлөөд нөхцөл байдал бол жоохон хүнд байдаг. Тэгэхээр би зовлон тоочж ийнэхээс илүү байга бодит байдал тийм. Юу гэвэл гол асуудал нь юу вэ? Юу гэвэл ерөөсөө манайх ч өөрсдийн гэсэн бүхэл бүтэн Монгол улсын филармон байж иж одоо болтол өөрийн гэсэн байр буюу зориултын концертын танхим уран бүтээлчдийн болон филармоны албан хаагчдын байрлах одоо өөрөө тасалгаа ажил үргээ хэвээ явуулах тийм нөхцөл байдал боломжгүйгээр өдий үрсэн. Улс орн маань хайцсан юм биш. Соёлын төвөргөнд бид нар одоо сүүлийн 30-аад жил одоо байрлаж байна. Тэч одоо 80 30 гэж одоо бараг 40 жил болж байгаа юм тийм ээ. Хүмүүс сайн мэдэхгүй ш. Соёлын төвөргөний том залуу танах биш. Биш. Тэрний ард талд нэг жижигхэн залуу. Арын жижиг зал тэр чинь хуучин бол хурал хийдэг нэг кино гаргадаг жижиг зал байсан байлээ. Хамгийн анх соёлын одоо ийм хавтгай шалтай ийм босоо биш. Хавтгай шалтай тэгээд зориулт юм биш. Экрантай. Акустик нь тааруухан тийм л газар. Экрантай. Тий. Киноны театр жижиг кино танхим л байхгүй юу? Ер нь бол. Тэгээд тэнд ч акустик шал өөрш. Яг хөө тий 1987 онд соёлын төвөргөө байгуулагдаад 88 онд манай филармон уртлын манай хуучны ахмадууд ярьдаг юм л да нөгөө филармоны байр гэж зарим нуурын байр шиг ингээл өхөрдөж хэлж байгаа. Ленин клубын гэж ярьдаг. Тэрний баруун Ленин клубын том Blue Sky-гийн зүүн талд том газар зүүн байсан байлаа шүү дээ тийм ээ. За тэнд чинь. Тэгээд тэнд чи одоо байсан. Тэгээд тэндээс ингээд шин сайхан ах トゥ найрамдалт харилцаан дээр Орос ах нар соёлын төв ордон барьж өглөө гэд өөрж оруулсан байгаа. Яг хөө тухайн одоогийн байр бас одоогийн байранд. Тэр хуучин байрыг чинь аваад бас манай Монголын газрын хулгайны нэг болоод дууссан л да. Тэрний арай шүү аваад нэг өшөө тавьчихсан байгаа. Одоо гоё талбай болцсон байл. Тий, тэрний түүх бол ухах юм бол айхтар юм байлээ. Би бас хэсэг хөөцөлдөх гэж жоохон явж үзсэн. Тэгэд одоо манимитийн хүн бол тааж давхааргүй айхтар түүхтэй их нийслэл хувийн өмч одоо хувьчилж авсан хүмүүсийн тэрний хоорондоо маргаан гараал ингээл зөндөл юм болж байсан юм. Тэр нь одоо энэ санаа зовж байгаа юмнуудын нэг л дээ. Тий. Энэ Улаанбаатарын байшин болгон авилгын хөшөө болоод байгаа байхгүй юу? Манай айхтар нэг үг байгаа шүү дээ манай ардын. Бадарчин өмнө нэр гэж. Энэ 90-ад оны цагаан морин жилийн хувьсгал энэ хоёр нийгмийн шилжилтийн үед түүний дараа өмч өвчл нэртэй энэ их орны чинь бид нар одоо манай өөрсдөө монголчууд гадныхантай нийлж байгаа тон дэрэмдээ дуслаа л да. Тэрний л нэг том юм тий. Тэгээд танайхыг тэндээс нь үлгээ тэр газрыг өгсөн болоод тий. Тэгээ одоо ингээд гэтэл нөгөө соёлын төвөргөө нийслэлийн өмч байдаг. Нийслэл чи өөрөө тусдаа нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулигаа тусдаа бие даасан хуультайгаар тусдаа төсөвтэйгээр ингээд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл манайх улсын филармон гэж байгаа биз? Манайх улсын байгууллага. Тэгэхээр нэг ёсондоо энэ олон жил төр засаг маань нийслэлийн соёлын өмчлөлтөй соёлын төвөргөнд улсын филармоноо байрлуулад жил болгон түрээсээ мөнгөийг төлж өгдөг. Манай төсөв дээр. Тэгээ бид нар сар болгон түрээсээ төлдөг. Нэг ёсондоо ямар төлөлгөө байна одоо барих тийм сургач хэмээ байна уу? Энэ шинэ сайд арга нарт ерөн сонсож хэлж байгаа юм байна уу? Энэ улсын төсөвч томруулах юм. Ууж идэх нь томруулах юм. Тэгээд
Яг уу энэ ер нь үеийн үед л манай филармоны байр танхимын асуудал яригддаг. Гэхдээ олон нийтэд одоо манай өмнөх удирдлагууд энэ төр яг олон нийтэд гэж нээлттэй одоо ингээд та бид нар шиг ингэж ярьж байсангүйг би яг үндэ мэдэхгүй байна. Энэ яг ийм шатхаан би бол өөрөө хараагсан байхгүй. Тий. Би бол өөрөө хараагүй. Тэг үнэхээр одоо танах байр савын янзлах болчиход байгаа байхгүй. Тий. Миний хувьд бол тийм учраас танд одоо хамт олонныхоо өмнөөс талархаж байна. Миний хувьд бол 19 он захирлаар томилогдсон бараг тэр өдрөөсөө ахуулаад ярьсан, зорьсон асуудлуудын нэг бол энэ өөрсдийн гэсэн концертын тагнамтай болох. Үе үеийн засаг, үе үеийн сайд нарт л хэлхийн, дуулгахын, өөцөлтхийн тэгээд одоо болтол тодорхой шийдэлгүй байгаа. Тий, тэгэхээр урлагийн байгууллагын хувьд дахиад эргээд ярихад жишээлбэл танай Баянгол ч юм уу жаз байна тий. Баян Монгол хөөчлөөр Баян Монгол жаз мөн над морин хуур эднүүдийнхээ аль нэг концертуудаар нь та нар одоо жишээлбэл төсөвтэйг нэг гэж харьцуулах юм бол хэд дахин илүү орлого олж чаддгийг. Аль нь илүү орлоготой байдгийг. Тий. Энэ гурван оркестрыг та харьцуулж асууж байна уу? Тий, тус болгонд аль нэг нь ер нь мөнгө хийдэг нь аль нь? Гэхдээ яг мөнгө хийдэг гэхээсээ илүү энэ ер нь нэг юм байгаад байгаа маа. Би түрүүн дөнгөж ярих гэж байгаад яачлаа. Манай филармон бол үндсэндээ яг ийм дэлхийн сонгодог, үндэсний сонгодог, орчин цагийн сонгодог буюу 3 ийм томоохон бүрэлдэхүүнтэй филармон ер нь дэлхийд ховор байх. За бараг байхгүй гэж магадгүй. Яг манайх шиг составтай бүтцтэй гэсэн үг. Нөгөөтэйгүр зүгээр нэг захын сумын клуб шиг ийм 200 идэх хүний судалтай концертын тагнамтай филармон дэлхийд одоо хаач байхгүй байна. Ямар ч ядуу буруу орон байсан бэ? Ийм одоо танай морин хуурын тэгэхээр энэ миний хэлэх гээд байгаа юм уучлаарай. Миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр бид бол ингээд хөдөлмөрлөн маш удаан хугацаанд бэлтгэл сургууль хийн, төлөвлөн, тоглолтоо хийн. Бөөн ажил болж тоглолоо 1-200 идэх хүн үзнэ. Тэгэхээр нөгөө тоглолт хийхин тулд одоо маркетингийн зардал одоо янз бүрийн магадгүй зочин уран бүтээлч одоо зөндөөл юм байна тийм ээ. Ингээл арын одоо урсгал зардлууд гэл ингээл. Тэгээд нэг орж ирс олсон орлого нь яг ингээд орлого биш. Ингээд цэвэр ашгийг ингээд тооцохоор харьцангуй бага. Алдагдaltaй байд юм байна. Тийм. Тэгэхээр ер нь алдагдaltaй. За яг бид нар бол янз бүрийн орлого хийж үзсэн. Соёлын төвөргөө, корпорейт хамгийн сүүлд гэхэд одоо манай энэ одоо бод группийн ингэж хэлж болох бах тийм ээ. Парк дээр байдаг төмөгч болох чи өөрийн гэсэн их гоё театртай болчлоо шүү дээ. Тэр чинь одоо хувийн том хөрөнгө оруулалттай учраас тэнд хүртэл ингээд тоглолт хийж байгаа. Янз бүрийн орлого хийж үзэж байна бид нар. Одоо филармон бүхэн өргөнд тоглох л одоо баг үлдчихэд байна. Гадаадд яваад байгаа морин хуур танайх уу? Тий, мөн л дөө. Гэтэл нөгөө тэнд тоглож байгаа заал танхимын түрээс нөгөө зардал юм чинь бүр ингээд өсөө явцдаг. Тэгээ өөрийн байрандаа тоглосон ч баланс нь адилхан гадагшаа зүтгээ тоглоод том танхим маштайхан газар тоглосон ч юусоо ялгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бол бид нар эдийн засгийн хувьд гэх юм уу зүгээр ингээд элсэн цуусан машин шиг байран дээр хий хэрэгэдэг байгаа байхгүй. Яг шулууга хэлгээд. Орлого тодорхой хэмжээгээр олж байна. Тэрийг бол ингээд манай салбарын яам болон сангийн яам засгийн газрын зүгээс за соёлын урлагийн салбарынхан маань олсон орлогоо өөрсдөө захиран зарцуул. Гэхдээ тэдний хувийн одоо нийгмийн асуудал шийдвэрлэхэд тэдний хувийн одоо урамшуул үрдэн юмд өгөхөд нь гэдэг юм уу. За тэдний хувийг нь бол сайн ажилласан хүмүүстэй одоо урамшуул болгоод ч гэдэг юм уу. За тэдний хувийн нэг тодорхой хэмжээний засвар үйлчилгээ юмдаа зарцуулч гэдэг юм уу. Уран бүтээлийн зардал гэдэг ингээд нэг жоохон цөөхөн хитэн цаас олдог. Тэрийгээ тэгээд нэг жижиг таунтейшн байгаа. Жижиг камерны оркестр гэж ярьдаг да тий 4 тий 5 одоо хэдэн хүн байдаг. Тэрүүгээрээ юм янз бүрийн жижиг арга хэмжээнүүд жишээ нь одоо Монголд болж байгаа энэ олон арга хэмжээнүүд дотор гээд сонгомжтой хөгжмийн концерт ингээд хүн ихлэхтэн тэр явж байхад танайх л дандаа байдаг юм л да. Нүүр зүсээр нь таньдаг болцсон байна. Тэгээ сайхан тоглоо тэгээ байж байгаа. Яг мэрэгжлийн хүмүүс ажиллаа хийгээд. Тэгээ энэ бүхнийг чи ингээд жижиг жижигээр нь концерт энэ төр болгоод мөнгө олох тим програмууд, аргууд зарлагдсан тим юм байдаг юм уу? Цөөхөл хэлбэрийн одоо таны одоо жижиг гэдэг байгаа. Цөөхөл состав, камерны ч юм уу триогоос эхэлж байгаа юм л да. Гурвал тийм ээ. Квартет, дөрвөл, квинтет, секстет гэдэг ингээд явна. За тэгээд камерны состав. Янз бүрийн л байдлаар бид нар бас ингээд тоглож байсан. Манай симфони оркестр, манай морин хуурын найрал хөгжим, новел мелоди энэ төрлийн тоглолтууд хийдэг. Хамгийн сүүлд чөлөөгөн дөрвөл том конкурс хийлээ, тоглолтоо хийлээ. За Баян Монгол чуулагч тэр. Тэгтээ яг Баян Монгол бол яг ингээд jazz big band гэдгээрээ
Big Band гэдэг утгаараа яг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байна. Мориу уур симфони адилхан дийлэнхтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглодог. Цөөхөлөөр тоглох нь ховор. Таны дээр гадуур одоо энэ тэнд тоглоод янз бүрийн баяр найр наадам дээр бол ихэнхдээ манай уран бүтээлчд хуваараа явж тоглодог. Хуваараа. Одоо чинь квартет гэл дөрвөл одоо дөрөв хэллээ шүү дээ. Нэг шинжил боллоо, нэг хүлээ авалт боллоо. Тэгээд дандаа филармонийнхан биш, тэнд чинь манай дүүрийн театр байна. За анир оркестр гэж бас хувийн одоо сайхан оркестр байна. Манай консерватор байна. Хуучин хөгжимчин үндсэндээ хуваараа тоглолт. Маш олон салбарууд. Тэгээ хуваараа тоглож тийм орлого олохгүй бол театргүй танай салингаар байхад бас хэцүү ба. Үгүй хэцүү. Тийм учраас бид нар одоо ингээд 1-2 ороо юм уу дөрвөлөөрөө тоглоод явж байхад бид нар тэр хүнийг хааж боох, хориглох арга байхгүй. Тийм одоо яг уг нь бол төрийн албан хаагчийн хувьд бол боломжтой. Яг гэвэл улсаас тавьж өгсөн хөгжим зэмсгээр улсын одоохоо байгууллагын хувцас нарыг өмсөд байгууллагын брэнд нэрийг буюу одоо нэрийг ашиглаад ингээ явж штэ энэ чинь тэр талаасаа бол уг нь бол боломжтой. Гэтэл бид нэг хүн ёсны гэх юм уу эсвэл нэг асуудал байна штэ. Тийм учраас бид бол тэр тал дээр яг тэр цөөхөл хэлбэр дээр бол олж байгаа орлогон дээр надкаас тавиал хориод байхыг бодлоо. Хөгжимчин хүнд танай байгууллагад ороход хэцүү юу? Ер нь яаж авдгийг, яаж одоо хүмүүс тодорхой хэмжээний хөдөлгөөн байгаа шүү дээ, тий? Сургуулаа төгсөөд филармонд ажиллая, оркестр тоглоё гэсэн мөрөөдөлтөй ер нь баг хөгжимчин болгон л тийм мөрөөдөлтөй байгаа шүү дээ. Тийм тэгээ манай оркестр байна, манай дүүрийн театрын оркестр байна. За орон нутагт бол одоо бас энэ Доронтын театр чинь бас цөөхөл одоо камерны оркестртэй ганцхан орон нутагт байдаг. Тий. Мэдээж цензур бас байлгүй яах вэ? Чансаатай сайн хөгжимчин байж ич филармони оркестр цуuna. Нэг талаар. Нөгөө тэгүр бид нар бас чадaltaй зарим боловсон хүчнүүдээ гадагшаах алдаж байна. Одоо сайхан гэхэд манай нэг сайн хөгжимчин одоо тодорхой үнэлэх шалтгаангүйгээр ажилласаа гарч явах жишээ те. Одоо би бол бодож ин тэр цалин бонлоо нийгмийн асуудлаас л болж байгаа юм. Нэрийг хэлээд яах вэ? Маш сайн хөгжимчин, маш чадвартай. Гадагшаах явж байна. Гадны оркеструудад очиж тоглож байна. Энд авж байгаа цалингээ чинь тэгээд 2-3 нуглаа авч гарч одоо тэр хүмүүс чинь тэнд амьдрахаас явах. Тэгээ буцаад ирж байна бас. За яг хоо зарим нь бол гадагшаа сургуульд явах шалтгаанаар оркестроос хүлээ аваад юм байгуулгаасаа хүсэлтээ өгöd гарч байгаа тохиолдлууд байдаг. Ер нь бол энэ хүний нөөцийн асуудал бол их төвөгтэй болсон. Би бол консерваторийн удирц зөвлөлд 2 жил ажилласан. Соёл урлагийн сургуулийн удирц зөвлөлд бас 2 жил ажилласан. Удаа дараа тухайн үеийн удирдлагууд болон удирц зөвлөлд санал одоо хэлж ийсэн. Яг одоогор дөрвтэй одоо шийдэлт хүрээгүй байна. Салбарын яамдаа ч хэлж ил байсан. Тэгэхээр юу вэ гэхээр ер нь зөвхөн филармон биш. Монголын хөгжмийн урлаг. За зөвхөн хөгжмийн урлагаа болоо ер нь Монголын соёл урлагийн салбарт маш том судалгаа хийж, дата анализ хийж, мэрэгжлийн баг зөвлөн хамаа алга зөвлөн туслах баг авч жагаад ажиллаад тэгээ одоо эн чинь нөгөө хуучин нэг яам байжгаад соёлын яам бий дааж байгуулагдсан шүү дээ. Анхны сайд нь чулуун сайд байлаа, дараа нь ундрам сайд, намын сайд, ундрам сайд, одоо алдарч хөлн сайд. Манай яам, боловсролын яам хоёр хамтарсан ажлын хэсэг байгуулад үндэсний хэмжээнд маш сайн дата судалгаа хийж, төлөвлөлт хийж, анализ хийж, тэгээ төлөвлөлт хийх хэрэгтэй. 5 жилийн дараа, 10 жилийн дараа, магадгүй 20 жилийн дараа аль театрт, аль чуулгад ямар хөгжим хөг, ямар жүжигчин бүжигчин байхгүй болох юм, тий? За бүр тэр битэл филармон дээр 7 жилийн дараа гобой хөгжим. За магадгүй контрбас, тийм ээ? Байхгүй, энэ хүн тэтгэвртэй гарах юм байна. Тэгвэл дараагийн боловсон хүчин байгаа юу, байхгүй юу? Тэр бүхнийг харж сургуулийн эсэлтэн дээр анханасаа төлөвлөлтөд анхаарах ажиллах ёстой. Мэргэжлийн урлагийн байгууллагууд болон боловсролын байгууллагууд нь хоёр яамж гэсэн маш их хамтын ажиллагаатай байх ёстой. Ийм зүйлгүйгээс болж одоо сүүлийн жилүүдэд юу харагдаж байна гэхээр зарим мэргэжил дээр нь боловсон хүчин ингээд илүүтсэн. Зарим дээр нь бүр огт байхгүй тасарсан. Ийм бодлогогүй маягаар бид нар цааш явж болохгүй. Боловсон хүчний бодлогын хувьд ийм алдаа байгаа. За нөгөө тал дээр та бас ингээд хүмүүс алдаж ийн гэж ярьж байна. Ер нь энэ хөгжмийн урлагт хүмүүсийг дуртай болгоход багаас нь одоо тийм боловсрол өгөхөд
Өнөөдөр одоо дууны хичээл энэ төр гэж байгаа бах тийм үү? Сургуулиудад байна уу? Дуу хөгжмийн хичээл энэ төр гэдэг. Тэгээ та өөрөө ингээд бүр дуучнаас нь ахуулаад энэ олон жил яваа та ингээд ганцаарчилсан, олон хүнтэй тоглолт хийсэн, хамтлаг байгуулж үзсэн гэл ингээд одоо ингээд филармоны хариуцаа явж байгаа хүний хувьд Монгол улсын дунд хүүхдүүдийн дунд боловсрол дээр бага боловсролоос нь ахуулаад ер нь хөгжмийн боловсрол ямар хэмжээнд байна гэж харж байна таны зүгээс. Тэгэхээр яавал зүгээр вэ гэж харж байна. Уг нь бол монголчууд ерөөсөө байглаасаа өгдөлтөй, авиас мэдрэмж өндөртэй хүмүүс. Хөгшин залууг. Яг үнэндээ бол өнөөгийн одоо Монголын нийгмийн гэх юм уу? За Монголын нийгэм гэж ярих байвал яг таны саяны асуусан фокуслоход хүүхдүүдийн хөгжим боловсрол маш сул байна. Яг тэгвэл нөгөө хөгжим боловсролыг олгох багшийн дутагталд орсон. Одоо улсын багшийн сургууль дээр хөгжим багшийн анги байдаг. Тэнд элсэл төсөлт нь бас л учир дутагталтай. Ер нь Монгол орон даяар хөгжмийн багшийн хомсдолд ороод олон жил болж байна. Нөгөө л нэг цалин фөнлөөний асуудал, нөгөө л нэг үнэлэмжийн асуудал явж байдаг. Тэгэхээр хүүхэд бага байхаас ахуулаад дуу хөгжмийн хичээл учир дутагталтай багш нар нь ихэнх багш нар нь одоо мэргэжлийн биш хүмүүс ажиллаж байгаа жишээ нь. Ийм байхад яаж том болоод филармон дээр дуур дээр ирж хөгжим сонсох уу, театр, дуур, драм үзэх үү, тийм ээ? Бүжиг балет үзэх үү. Тэгэхээр ерөөсөө нөгөө түрүүний миний ярьдаг асуудал бол ингээд маш томоор нь ингээд системээр нь харж үндэсний хэмжээний том төлөвлөлт хийхгүй бол бид нар одоо ингээл би бас энэ дээр ингэж бодож явдаг тэр бид нар ингээд түүхийн хичээлийг үзэхдээ дандаа ингээл дайн байлдаанаар л тэдгээр дайн 100 жилийн дайн 100 өдрийн дайн юу гэдгийг дайн эх орны дайн Францын хувьсгал гэж Францын хувьсгал энэ тэр гэтэл энэ бүхэнтэй чи холбоотой агуу хөгжмийн бүтээлүүд бий болсон байна шүү тий. Өөр одоо эхлээд Бетховенээс Бахаас ахуулаад Бетховен гэл тий. Тэгээд Гайден, Моцарт гэл тий. Энэ хүмүүсийн хийсэн бүтээлүүд нь тодорхой чи Суэцийн каналыг барихад чи Вердигийн Аидаг захиаж өгөө тавьсан тий. Хийсэн гэх мэтэр дараа одоо Монголтой холбоотой Чоча Санч гэдэг юм уу тий. Тэгээд ийм түүх ийм яг энэ дантай ч холбоотой ийм хийсэн шүү гэж ийм сурах хүчит байвал ямар вэ? Ер нь тэгж ийм аягаар хөгжмийн тий ерөөсөө нөгөө түүхийг яаж тайлбарлахаас шалтгаалж үнэлэмж үнцүүлүүлдэг гэж. Тэгээ тантай би бол 100% санал нэг байна. Боловсролын салбарыг одоо би шүүмжлэх хэрэг надад байхгүй. Гэхдээ эргэн үний хувьд бол саналаа хэлж болно. Тантай адилхан хэлэх ёстой бид адилхан. Яг тийм. Тэгэхээр энэ түүхийн хичээл, хэл уран зохиол, утга зохиол, дуу хөгжим одоо энэ эдгээр ч бүгдээрээ хоорондоо харилцан уялдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг л таны хэлдэг шиг түүхээс талаас нь ч сайн харуулж хэлмээр байгаа. Яг нь ер нь нэгэнд энэ сэдвийг ярьсан дээр бол манай ард түмэн гэсэн одоо манай Намсраж багсын хувьсгалт баатарлаг марш гэлээ. Тийм ээ. Тэрийг ингээд сонсоход яг л тухайн нийгэм тэр Монголын ард түмний зорж исэн зориг зүрх хөгжил дэвшил нүдэнд харагддаг. Сайхан хөгжмөл дараа нь баярын жавхаа гэхэл одоо хаа бисэн социализмын үед бичигдсэн төрийн шагнал хүртсэн бүтээл халуулгын нутаг говь гурван сайхан симфони удирдгал зураглал 3. Гэтэл одоо зарим хүмүүс хуучин нийгэмдээ үлддэг гэтэл үгүй. Нөгөө нэг баярын жавхаа төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн үеийн баярын жавхаа чинь нэг намын системтэй байсан үед шүү дээ. Өөрөө дуудлага болж байсан хөгжим одоо болтолтой бол бам 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 бам. Одоо энэ хөгжим тэрийг гүйцсэн ая байхгүй л шүү дээ. Монгол улсын төрийн сүлд байна. Уг нь өөр болсон ч гэсэн тэр аяыг өөрчилж чадахгүй шүү. Тий яг ямар сүртэй байна Монголын. Тий. Юу бос орны зарим аюуд ингээ харахад энэ юу вэ гэмээр тий. Манай зүгээр ганц анхааралтай бүгдээрийг нохон зогсоогоод эхэлж шнэ тэр сүлд. Тий. Тэгээд яг ер нь бол энэ хүн төрөлхтний түүхч ерөөсө тэр чигээрээ манай улс одоо яг одоо нэг ингээл санал хэлээл ингэндээ анхаарамаар байна. Ингээл янз бүрийн санал хэлэхээр за нэг улс орон хэцүү байна. Улсын төсөв бүрдэхгүй байна. Улс төрний эдийн засгийн байлиг тогтворгүй байна гэдэг ийм зовлон тоочдог. Яг тэр нь үнэн байж болно. Гэхдээ хүн төрөлхтөн чи өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй тухайн улс орон чи өөрсдийн гэсэн үнцүүлэлтэй байж түүхээ бүлдээдэг. Эх орны 2 дугаар дайны үед ч тэр 1 дугаар дайны үед ч тэр улс орнууд чинь театраа барьж исэн, концертоо тоглож исэн. Идэх талахгүй болчоод байхад өсгөл нь нэрвдэж явах та
театр барьжсэн шүү дээ. Ленинградны бүслэгдчихэд байхад нь тий. Шостакович тэгж яхад Шостакович тоглож байгаа гэх мэтлээ. Тэгэхээр энэ зөвхөн Орос одоо хойд хөрш биш. Ер нь одоо ингээд дэлхийн энэ улс төр нийгэм эдийн засаг шашин соёлын ямар тогтолцоонд байгаас үл шалтгаалаад хүн төрөлхтний нэгдвэл үндэс бол түүх урлаг соёл тэгээд тухайн нийгмийн сэтгэл зүйн доктортой байдал. Тэгээ ялангуяа хөгжим бол Гайдны хэлсэг байдаг шүү дээ. Хөгжим бол амьдрал мөрөөдөл хоёрын гүүр юм а гэж. Тэгээд тийм маягаар хүүхдүүдэд боловсрал багаас нь өгөх. Тэгээд тэрүүгээр үнэхээр чухал байгаа. Тэндээс эхлэлтэй байвал тэр чинь нөгөө хөгжмийн багш асуудыг та маш чухал асуудаг хүндчлээ шүү дээ. Тэгээд яг өнөөдрийн ярианы юу бол бид ингээд ганц филармоны асуудал биш та төлөвлөж байгаа. Гэхдээ энийг тойруулаад хөгжмийн урлагийн боловсролын асуудал байгаа байхгүй. Жишээлбэл BBC дээр BBC Education гэдэг програм байгаа. Манай MNB чинь дотроо спорт энэ төрөл гаргаад байна шүү дээ. Боловсрол гэж гаргаагүй л гэргүүлгээл байгаа, спорт гэл байгаа тий. Тэгэхээр жишээ BBC-гээр ингээд тэр ингээд хараад байхад BBC-гийн хүнтэй ярилцлах гэсэн дид ерөнхийлөгчтэй. Тэгсэн чинь тэр жишээлбэл 3 дугаар ангийн хүүхдүүдэд тоо бодлогын тодорхой юм зааж юм уу эсвэл амтны тухай ярьж шүү дээ. Тэгэхэд орон даяар тэрийг тойруулаад тэрнтэй холбоотой бусад тоо, математик, физик одоо юу байдгийг тэрнтэй холбоотой ямар нэг холбогдсон сэдвээр ингээд тэр BBC Education яриад байгаа байхгүй юу. Тэгээд орон даяар англи шиг олон сая хүнтэй оронд гэтэл хүүхэд болгон тодорхой баатрыг мэддэг болчиход байгаа юм. Бид нарын ийм синк байхгүй. Тэгээд үр дүнд нь хүүхдүүд нөгөө Том and Jerry тэр тиймэрхүү юм үзээд ийм Америкийн илүү соёлтой болчиход илүү хэлтэй болчиход байгаа байхгүй. Англи хэлэн тэгээд юм яриад. Манай өөрийн урлаг соёлыг тараасан ийм юмыг одоо энэ MNB хийдэг юм уу хин нэг нь үнэхээр орон даяар синк хийж өгөхгүй бол оруулж өгөхгүй бол нэг юм тийм ороо босгаал явчихад байгаа юм да. Тий. Төрөний уучлаарай би таны асуусан асуултан дээр одоо ингээд нэг зүйл нэмж хэлмээр байна. Филармон Монгол улсын филармон за ингээд ерөнхий хүрээгээр нь хоёлаа нэлээ ярьчлаа. Одоо яг тоочно тодорхой асуудал ярихад Монгол улсын филармон дээр за энэ сая шинэ засгийн газар бүрдээд одоо соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд алдарч хөлн сайд маань бас их ирч хүчтэй ажиллаж байна л да. Тэгээд харьяа байгууллагуудаараа 40 доо улсын хэмжээнд 400 хэдэн байгууллага байд юм уу да. Тэрнээс ялангуяа юм төвийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа яамны харьяа байгууллагуудаараа яг биечлэн очиж танилцаж нөхцөл байдалтай танилцаж танилцах уулзалтыг явуулж байгаа. Тэгээ хамгийн ихний ээлжинд Дүүрийн театр манай хоёроор ирсэн. За тэгээд манай нөхцөл байдалтай танилцсан манай хамт олон бас сайхан хүлээж аваад байгаа нөхцөл байдлаа танилцуулсан. Тэгээд одоо засвар үйлчлэгээний асуудал дээр бас анхаарал хандуулъя, бас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлье гэж хэлсэн. Хоёрдугаарт энэ улсын филармон ингээд хагас 100 жил гарan одоо ингээд 55 дахь жилдээ орох гэж штэ. Өөрсдийн гэсэн үндсэн байр савгүй ингээд үдий хүрсэн байж. Энэ бол яг шулуухан хэлэхэд гадныханд хэлэхэд бол за дотооддоо одоо дүүрч. Гадныханд хэлэхэд бол эсвэл тэд мэдхэд бол их жоохон гутамшигтай талтай яг шулуухан хэлэхэд. Нөгөө талдаа ингээл зовлон тоочл яваалайвал энэ асуудал дахиад Монгол улсын филармон 100 жилийн ой болно нэг өдөр. Нөгөө оюутан түрээсийн баримт амьдардаг оюутан хөгчиг аль нэгэн соёлын төвөргөө байна уу эсвэл аль нэгэн байшингийн хойтлын хармаа өрөөнд ингэ байж ихнэ. Ийм маягаараа ингээд бүхэл бүтэн улс орнчтой арайчтай. Уг нь бол соёлын салбарт өнгөрсөн хугацаанд уг нь бол аль засгийн үед их анхаарал хандуулсан. Төвийн болон орон нутгийн театр чуулгууд олныг барьсан, хөрөнгө оруулалтууд хийсэн, улс орн маань соёлын салбараа хайцсан гэж би хэлэхгүй. Яг үндэ манай хөгжим зэмсэг шинжилэл дээр одоо энэ ерөнхийлөгч байгаа үйлсвэрийн ерөнхийлөгч маань ерхий сайд байхдаа түүхэндээ байхгүй том хөрөнгө оруулалт хийж өгсөн. Дараагийн 33 дахь ерхий сайд оюун эрдэнэ одоо ерхий сайдын үед ч тэр бас манай одоо хөгжим зэмсэг шинжилэл, хувцас шинжилэл дээр дэмжлэг үзүүлсэн. За дараа нь одоо морин уур найрал хөгжим тэрүүн зэргийн Чингис хаан одонгоо гардуулж морин уур чуулгыг морин уур найрал хөгжим болгон өргөтгсөн. Тэгээ мөн одоо хувцас хэрэглэл болон хөгжим зэмсэгтээр бас дэмжлэг үзүүлж ерөнхийлөгчийн зарлиг гараад засгийн газрын хуралдаан дээр би өөрөө бас салбарын сайтад орж засгийн газрын тогтоолыг гаргуулж ирсэн. Ингээд бидэнд бахархах их одоо төр улстай бас талархах ийм талархал олон байгаа хэдий ч үлдээд байгаа үндсэн зүйл нь өөрийн гэсэн одоо айлаар яриул гэр оронгүй
яг өөрийн гэсэн үндсэн гэр орон. Таныг үнэхээр ойлгож байна. Ийм байдалд яваад байна. Хоёрдугаарт бас нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Бие байгууллагын захирлын хувьд бие болон манай удирдлагын баг ер нь манай хамт олон. Улсын филармоны статусыг ойрын жилүүдэд шинжлэх буюу шатагуулах хэрэгтэй. Улсын гэдэг нь улс орон нутгийн гэдэг статустай очоод 90 ранкийн хувьд нэгсэнтэй жоохон доор байна гэсэн. Бид нар одоо ингээд ерөнхийлөгчийн айлчлалаар морин үр найрлал хөгжимтойгоо за Баян Монгол жуулгатай олон улсын фестивал за симфони оркестртойгоо ч гэсэн ингээд бас одоо дуучин байхдаа Японд тэгэл тоглолтоор явж л байла. Ихэнхдээ төв филармоно national буюу үндэсний ийм статус төр барьдаг. Тэр нь угаасаа зөв. Хөгжингөө орнууд чинь хот болгоно филармонд. Одоо манай хой төрш хот болгоно филармонд байгаа. Урд төршид яг адил. Гадны орнууд ч тэр. Гэтэл Монгол улсад уртаашаа ганцхан филармон байна. Энд одоо тэр аймгийн филармон Дорнод аймагт нэг байгаа юм биш. Дорнод аймагт бол оркестр. Оркестр. Дорнодын театрт оркестр буюу яг составаар нь яруул уучлаарай манай Дорнодын театрын гомдохгүй бах. Камерны состав буюу тэр чинь аргагүй л дээ боловсруулалтын асуудал байна. Зөндөө олон зүйл байгаа. Тэгвэл симфони оркестр тэнд дуурд тоглож байна. Бүтээлээ төрөвж байна. Их талархдаг. Энэ бол гайхалтай. Одоо манай 21 аймгаас ганцхан Дорнодд байгаа. Тэгэхээр энэ филармоныг ойрын хугацаанд үндэсний статустай болгох, статусын дээшлүүлэх шаардлагатай. Бид ингээд олон улсын харилцаа хөгжүүлэх гээл ч юм уу, хөрөнгө оруулалт татах гаалч гэдэг юм уу, хамтын ажиллагаа хийх гээл явахаар хамгийн түрүүнд яадаг вэхээр манай статусыг сонсоод энэ нэг тийм ашиг үзэхгүй байх ч. Тэгээд дээрэс нь за танаа концертын танхимынхаа зураг хөргийг явуулаач. Заал танхим хэдэн үний судалтай. Одоо түрээс гэдгээ хэлэхгүй шүү дээ. 200 хэдэн үний судалтай. Баргийн оркестрээрээ манай таажин дээр багтахгүй. За танд ингээд мөнгө олдчихтой газар олъё гэвэл хаана байх вэ та? Бодсон сарсан юм байна уу? Би та одоо их чухал асуулт асуулаа. Снайпер шиг мэрэгэн бодогч асууж. Би 19 он захирлаар томилогдоод ковид тухайн үед гараагүй эхлээгүй байсан. Тэр дороо би тухайн үеийн манай хуулийн зөвлөхтэйгоо ярьж хагаад нийслэлийн өмчийн газрын алба өмчийн харилцааны газрын интерлүүнийг явж танил талмалаараа явж сургалж үзье. Тэгэд ерөөсөө энэ ойрын хугацаанд энэ филармоныг өөрийн гэсэн байр савтай болгохгүй бол үндсэн асуудал газар дээр байд юм байна. Тэгээ яваад үзсэн тухайн үед шүү 19 онд. За театр барих нь хэтэл түүц тавих газаргүй байна. За Батулга захирлаа нийслэлийн одоо газрын ерөнхий төлөлт гэж байдаг. Төлөлтөөс харж агаад хамгийн боломжит газар гэвэл хэрвээ том зогсоолтой олон улсын стандартын дэд бүтцийн шийдсэн гэвэл одоо тухайн үед энэ степ аренагаас цаашаа жил болгон манайхан соёл урлагийн салбарын баяраа хийд юм да. Чингисийн хүрээний нааталд. Одоо ийшээл нэг жоохон газар байна. Жоохон газар байна. Энийг та ингээд дээгүр доогуур явж хөөцөлтөө салбарын чинь сайд дарга нар чинь дэмжиэд их хурал засгаар ороод ингээд явбал тэгээ би хэлсэн юм. За уучлаарай тэнд магадгүй кабаре театр байж болно. Тийм ээ. Шоу цэнгэний газар байж болно. За тэнд одоо мэдхгүй өөр одоо янз бүрийн одоо фестивал энэ төр болдог төв байж болох юм. Дэлхийн түүхэнд дүүрийн театр, драмын театр, филармон хотын Азигтай байх хэрэгтэй. Энэ бол бичигдээгүй хууль. Монгол Улсын филармон тэнд уулын мохорт байдаг гэнэ гэвэл бид нар дэлхийн одоо бүр элэг дог бол. Тэгээ би нөгөө гомдхоо мөртлөө голомдхоо гэж ингээд гаццсан. Яг нь би бол 2-3 гаргалгаас үлд олсон. Даанч тэр нь боломжгүй байгаад байгаа. Одоо тэгээд энийг ярих юм бол болох утгагүй жишээ авчих байна. Таны тэр боломжгүй гэж бодож байгаа тэр газар дээр театр нь баригдаад тэгээд үндэсний гэсэн статустай болох байх гэж найдаж байна. Хүсэж байна. Тэгээд та бол юу ч гэсэн ингээ ярьсан өнөөдрийн ярьсан гол нь энэ. Монгол Улсын филармоныг бол бас энэ байр савны асуудлыг анхаарч шийдэх гэж янз бүрээр оролцсон байдгийг. Оролдод одоо ч гэсэн ирэл хийлж байгаа. Гэхдээ тодорхой гарч шийдэлгүй байгаа. Одоо жишээ манай үндэсний урлагийн театрын барилга одоо өмнөд хөршийн одоо буцлагын тусламжаар одоо хоёр орны ерөнхийлөгчийн одоо айлчлалын үеэрийг шийдэгдлээ гэл ингээл том сенсац болж ирсэн. Тэр том барилгын нэг зааланд одоо филармоноо оруулын энэ төр гэл ингээл яригдчихл байгаа. Яг бодит байдал дээр яахыг мэдэхгүй байна. Тэгэх юм бол тэр чинь үндэсний урлагийн театрын барилга гэхээс илүү Монголын соёл урлагийн одоо culture center ч гэдэг юм уу тийм ээ олон улсын нэршлэрээ байх хэрэгтэй баг.
Тэгвэл үндэсний урлагийн театрын барилга олон хотод тийм байд юм байлээ. Тийм ерөөсөө олон улсын жишг тийм урлагийн төв энэ төр гэдэг тийм ерөнхий нэршилтэй байх хэрэгтэй баг. За тэгээ тэр маань одоо билээсэ гэж одоо залбирж байна. За тэгэхээр ер нь бол олон улсын жишг бол ерөөсөө филармон бол филармоноор байх хэрэгтэй. Энэ асуудал шийдэгдээсэ гэж чин сэтгэлээсээ одоо бодож байгаа. Төрөний хүний нөөцийн асуудлууд маш олон зүйлс байгаа. Гэхдээ бид дандаа зовлон тоочихгүй өөрсдөө шалтгааллах зүйлсээ хийсээр ирсэн. Тэгэд ийм чухал нэвтрүүлэгт оруулсанд баярлалаа. Танд би нэг жижигхэн одоо энэ дэлхийн бүх тусгаар улс орнууд өөрсдийн гэсэн маркийг гаргах хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь зүгээр жишээ авахд манай өөр монголчууд маань бие дааж марк гаргах чадахгүй. Яг гэвэл зөвхөн тусгаар улс л марк гаргадаг. Тэгээ Монгол Улсын филармон мэргэжлийн урлагийн байгууллагууд дотроос анх удаа ийм нэрийн марк гаргасан. 12 сарын 29-нд үндэсний тусгаар тогтнолоос сэргээ мандуулсан өдөр маркны нээлттэй Дөрийн театрт Эсна мелоди концертоо хийсэн. Тэгэд энэ бяцхан одоо маркны тухайн үеийн нээлтийн дээжээсээ та төр төмнийхэн төлөө энэ нийгмийнхаа хөгжил дэвшлийн төлөө таны энэ хийж байгаа нэвтрүүлэг дэвшүүлж байгаа асуудлууд энэ оюун сэтгэлгээнд нийгмийнхаа хөгжилд үнэтэй өнөмөр оруулахад талархаж залуу хүний хувьд бас филармонийн удирдлагын хамт олон нэрийн өмнөөс энэ бяцхан одоо зүйлийг дурсгал болоо. Баярлалаа тэнд. За их баярлалаа. За баярлалаа. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр Монгол улсын хөгжмийн боловсрал, өнөөгийн байдал, түүний дотор ялангуяа Монгол улсын филармоны бодит байдлын тухай энэ байгууллагын захирал, урлагийн гавьяа зүтгэлтэн Сүхбатын Баттулгатай ярилцлаа.